Улс орон маань өдрөөс өдөрт хөгжин дэвшиж байна. Хүн бүрэл цаг хугацаатай уралдан ажиллаж хөдөлмөрлөж суралцсан. Сурч боловсрохын төлөө хичээх цаг болжээ. Эцэг эхчүүд үр хүүхдтэй аль сайн чанартай боловсрол эзэмшүүлэхийг чухалчлан үзэх боллоо. Тийм ээ, хүн бүр эрдэм мэдлэгтэй байна гэдэг юугаарч орлуулшгүй үнэт баялаг. Эрдэмгүй хүнд үлий, хоньгүй хот харанхуй гэдэг. Өнөөдөр хүүхэд бүр хүн бүхэн сурч боловсрох хэрэгтэй. Гэвч олон зуун хүүхдүүд эрдэм боловсрлоос хол амьдрах боллоо. Үүнд олон шалтгаан бий. Яагаад? (1990) он гарлаа. Энэ цаг үеийг хүмүүсийн ихэнх ардчилсан хувьсгал ялж эрх чөлөөгөө олсон он жил гэдэг. Харин нийгмийн нэг байгууллагаас нөгөө рүү шилжих энэ үед манай улс ирээдүй хойчин зарим иргэдээ гудамжинд гээчгснээ анзааралгүй хэлтэй. Зах зээлийн гих шуурганд хүүхдүүд ихээр өртсөн маргаангүй нь. Олон гэр бүл сал царнихад хүүхдүүд орон гэрээсээ дайжиж сургуулиас завсардаж гудамжинд гарсан. Энэ үед 1992-оос 93 оны хичээлийн жил манай улсад сургууль завсарлалд хамгийн их буюу 8.8% болтлоо өссөн юм. Хүүхдүүдийг эргүүлж хэрхэн сургуулийн амьдралд оруулах нь тодорхойгүй он жилүүд өнгөрсөөр л байсан. Юм бүгд аажмаар хөгжлөд урагшилсаар эх орны минь нийслэлд хэн бүхний харааг булаах чамин ганган өндөр сайхан барилгууд шинээр сүндэрлэн болсоор гэвч нөгөө л гудамжныг их очлуулсан хүүхдүүд шин зунтаа золгосон хэдиж яг л тэр гудамжидаа өссөн торнож эхнээсээ эрийн цанд хүрлээ. Ингээд Монгол улс бичиг үсэг тайлагдаагүй сургууль соёлгүй нэг иргэн өдрөөс өдөрт нэмэгцээр байх тэр л үе буюу 2001 онд боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас бага суурь боловсролын сургалтын хөтөлбөр батлагдаж янз бүрийн шалтгаанаар сургууль завсардсан, сурах боломжгүй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд иргэдэд боловсрол нөхөн олох ажлыг эхлүүлсэн түүхтэй. Эндээс л албан бус сургалтын анхны үр улс орон даяар цэцэгдэж одоо хүртэл цэцэглэн хөгцөөр өнөөдөртөө солголоо. Сургууль завсарсан, сургуульд орох боломжгүй аль эсвэл одоо яг заавал анги танхимын хэлбэрээр биш байдлаар хичээллэх тийм одоо хоёр дахь боломжийг хүнд олгож өгж байгаа. Ямар нэгэн нас хязгаарлахгүй хаана байгаагаас үл шалтгаалсан ийм сургалтын хөтөлбөр. Манай улсын үндсэн хуулинд хүн бүр суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй. Эцэг эх бүр хүүхэдтэй 16 хүртэл наснд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах, хүсэл сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх гэж заасан боловч энэ хууль амьдралд биелэлээ олсон даанцсан. Сурч боловсрож хөгжих наснда олон 10 хүүхдүүд биедээ хатсан хүнд хүчээр хөдөлмөр эхэлсээр гудамж талбайг хэсүүчлэн бор хоног төрүүлж байв. Энэ хүүхдүүдийн амьдралыг гэрэлтүүлэх эрдэм боловсролыг хэтэрхий оройтойгоо дээр нь олох нь албан бус сургалтын эрхэм зорилго юм аа. Эцэгхэн саалтсан хойд эцэгтэй зарим нь эцэгхэн нас барсан ийм хүүхдүүд манай дээр байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө эцэг хүүхдийн бид нар яг ингээд дууд гарвас тэр болгон бас нэг хүүхдийн төлөө өөрийгөө яа гэж байгаа хүн бас хүүхдийн төлөө нэг ирдгүү хүмүүс бас их байдэн штэ. Ирж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээ энэ одоо яг дунд сургуулийн одоо хүүхдүүдийн араас та одоо анхаарч явдаг эцэг хүүчиг бол манай хүүхдүүдийн эцэг хүү тийм биш. Олон хүүхэд сургуулийн анги танхим, найз нөхдийнхөө дунд эргэн ирцгээлээ. Тэдэнд мөрөөдөл бий. Бас ихийг сурч мэдэх хүсэл тэмүүлэл, биелүүлэх зорилго байгаа нь мэдээж. Гэгээр л хөгжлийн төв бүр сургууль завсардаад 1-2 жил болж байгаа хүүхдүүдийг албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрлийн сургалтанд хамруулж шаардлагатай мэдлэг боловсролыг нөхөн эзэмшүүлэх ажил үргэлжилсээр байна.
энэ сургуульд 2004 оноос эхэлж орж ирсэн. Тэгээд шилжилт хөдөлгөөнөөс олж сургуулиас завсартаад одоо хүртэл сурч байгаа. Яагаад бусад сургууль руу шилжээгмээг бол энэ тийм багш нарын уур амьсгал ч гэсэндээ айгүй гоё. Тийм хүүхдүүдтэйгээ дулаахан гарцдаг. Хүүхдүүдтэй дулаахан. Тэгээд хүүхдүүд нь ч гэсэндээ айгүй гоё нийтэж гоё зантай болохоор би бүр ингээд нэг олон найзтай болсон. Найзуудтай хорогдоод ч юм уу. Тэгээд бусад сургууль руу шилжээгүй. Энэ сургууль сууснаар манай хүүхдүүдээс сурч боловсрож байна. Өшөө дээрээс нь сэтгэл санааны хувьд маш их өндөр байх. Тэгээд одоо цаашдаа ч гэсэн ингээд одоо сурч боловсрох тийм боломжтой чөлөөтэй байгаа, бие нь сайн байгаа. Тийм болохоор одоо энэ сургуулийн хамт олондоо ирж байна. Тэгээд эцэг гэхийн зүгээс ч гэсэн одоогоо сэтгэл өндөр байдаг. Баянгол дүүргийн гэгэрэл хөгжлийн төвийн хүүхдүүд ихэнх нь урлагийн авьяастай, дуу хөгжим дуртай. Сүүлийн цагийн хичээлийн завсарлах хонх дуурахтай зэрэгцээд л хүүхдүүд хөгжмийн дугуйн руугаа яардаг. Одоо дөнгөж хөгжмийн анхны мэдгэтгүүнийг эзэмшиж байгаа боловч ирээдүйд энэ төвийн хүүхдүүдээс манай урлаг соёлын алдартнууд төрөгчин билүү? Оролдлого байхад оройд нь хүрнэ гэдэг. Боловсролын стандарт гэдэг нь бол албан стандарт, албан бус гэж заагаагүй шүү дээ. Ерөөсөө боловсролын стандарт. Монгол улсын иргэн хинч гэсэн яг энэ стандартын дагуу бага, суур, бүрэн дунд одоо түвшнээр ийм л хэмжээний минимум түвшний боловсролыг эзэмшнэ гэсэн юм байна. Албан бус гэдэг болохоор зэрэг боловсролыг олж байгаа нэг зам нь. Тухайн хүн албан боловсролоосоо шалтгаална уу, албан бусаас хамаарна уу гэдгээс үл хамааран Монгол улсын иргэн бол яг энэ стандартыг биелүүлэх ёстой. Гэгэрэл хөгжлийн төвийн 2010-аас 11 оны хичээлийн жилийн сургалт их онцлогтой. Учир юу гэвэл энэ төвийнхэн өөрсдийн санаачлагаараа төв гандан тэгшлэн хийдэж хавлан сууж байгаа 120 гаруй лам хүүхдүүдэд ерөнхий боловсролын хичээлийн мэдлэг чадвар болгох сургалтыг эхлүүллээ. Энэ суралцагчид маань сарын сургалтын дараа тодорхой хэмжээний уншиж чаддаг, бичиж чаддаг, харилцааны соёл, нийгэмших, тэгээд тодорхой хэмжээний тоо бодож сурах. Одоо тооны хэрэглээг амьдралд хэрэглэж одоо мөнгөтэй харьцах, тооцоолол хийх ийм л эрчимжүүлсэн сургалтыг эхлүүлээд байна. Би одоо дөнөс лам болох гэдэг ээжтэйг ярьс. Тэгээд энэ дээрээ дасчаа болдсонд 14 настад нодлон зоороо тэгээд одоо жил болох гэж чинь тэгээд ерөнхий боловсролын хичээл зогоод Монгол хүчиг сурна тоо тэгээд үржиг хуваах эдгээр тэгээд одоо сурах гэж байна. Энэ гэгэрэл хөгжлийн төв дээрээ сар болох гэж байгаа. Тэгээд энэ дэрэснээр уншиж бичиж сурч байна. Тэгээд дөөрхөн уншиг гэсэн уран зохиолын ном сонин сэтгүүлийн чөлөөт уншдаг болсон. 3-аас 4 оронтой тоот бодож чаддаг болсон. Албан бус сургалтын бас нэг онцлог гэвэл тодорхой хугацааны сургалт явуулсны дараа хүүхдүүдээс мэдлэгийн шалгалт авч зохих төвшний шаардлага хангасан сурагчдыг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулдаг. Харин сургуульд орох нас нь хэтэрсэн. Завсардаад олон жил болсныг нь төвийнхөө сургалтанд хөгжлүүлэн суралцуулж, мэдлэгийнхэн төвшинг ахиулж, суур болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, цааш ихтэй сургууль сурах боломжийг нь бүрдүүлэн өгч байна. Төвшин нь бага, суур, бүрэн дунд гэж байгаа. Түүнээс бага боловсролын модуль гэхээр зэрэг ганцхан бага насны хөгс суралцсан гэсэн үг биш. Тэнд бага боловсролыг тухайн наснд эзэмшиж чадаагүй, суур боловсролыг тухайн наснд эзэмшиж чадаагүй мөртлөөсөө 25 настай, 30 настай одоо малчин залууч гэдэг юм уу. Одоо нэг айлын ээж, эцэгтэй бүсгүйч гэдэг юм уу те. Ийм хүмүүст эзэмшиж болно. Гэгэрэл хөгжлийн төвд суралцж байгаа хүүхдүүд дан ганц ерөнхий боловсролын хичээл үздэггүй. Амьдрах ухааны сургалтанд давхар сурч төгсдөг. Энэ хүүхдүүд ирээдүйд эмч, хуульч, эдийн засагч болох албагүйч харин бүгд амьдрал ах үр хүүхдээ авч явах ээж аав болох учиртай. Тиймээс амьдрах ухааны сургалтаар хүүхдүүд гарын доорх материал ашиглан өөрт хэрэгтэй олон зүйлийг хийж сурдаг юм аа. Охид хүүгүүд ялгаагүй цэцэг урлаж 2010-аас 11 оны хичээлэнжид улсын хэмжээнд амьдрах ухааны сургалтанд 115,000 гаруй хүн хамрагдаж төгсжээ. Албан бус сургалтын үйл ажиллагаа хөдөө орон нутагт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар хот суурин газар гэлтгүй
Хөдөө орон нутагч хүүхдүүд жил бүр сургуулиас завсарцаар л үүнд олон шалтгаан байдаг юм. Гэхдээ орон нутагт хүүхдүүд сургуулиас хүндэрэх голлох шалтгаан их үндэс нь эцэг эхтэй туслаж мал маллах, айлын мал харах, эсвэл гэрээсээ хол сургууль зурхад дотор байрны хүрэлцээгүй таагүй байдал зэрэгээс болдог. Хинтээ аймгийн тухайд сүүлийн жилүүдэд сургууль завсарлалтын үзүүлэлт буурсан гэх боловч өнөөдрийн байдлаар 25 гэгэрлийн төвд 382 хүүхэд суралцж байна. 2010-11 оны хичээлийн жилд 8 хүүхэд сургууль завсарлсан нь бол бас нэлээд өндөр амжилт гэж хэлж болно. Яг л сургууль завсарлалт хийс багсна. За энэ 8 хүүхдийн хувьд бол одоо өвчний улмаас ихэнх нь завсарлсан байгаа нь бас одоо албан ёсоор хүүхдийн ажил хийлгэхийн тулд хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдэд завсардуулах явдал бол байхгүй болж байгааг илэрэл болж байна. Энэ хичээлийн жил албан бус боловсрол зайны сургалтаар нийт аймгийн хэмжээнд бол 656 хүүхэд сурж байгаа. Эдгээр хүүхдүүдийн 146 нь бол ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөр зохион байгуулагдаж 504 нь бол дүйцэн хөтөлбөрийн журмаар явж байгаа. Хүүхдүүд монгол хэлний хичээл хийж байна. Бас л анги дэвшиг шалгалтандаа бэлдээ завгүй. Янз бүрийн шалтгааны улмаас сургуулиас завсардаж, сургуулийн гадна байсан хүүхдүүд буцаад сургуулийн амьдралд анги танхимдаа эргэн ирцгэлээ. Хүүхдүүд боловсрол эзэмших хэрэгтэй. Би анхандаа сургууль сурдаггүй байхад бол гэртэл байдаг байсан. Харин одоо ингээд албан бусдад ороод ингээд олон хүүхдүүдэд суралцааж авахд надад их гоё яа. Миний амьдралд их том өөрчлөлт орсон гэж би бодож байгаа. Манай багш нар хичээлийг үл их сайн гоё зааж өгдөг. Мэдхгүй юм гарвал бид нар багшаасаа асууж багш маань зөвлөгөө өгдөг. Өнөөдрийн түмэн болохгүй хөтгөхөөс болж хүүхдүүд боловсролгүй хоцрох учиргүй юм. Тиймээс ч албан бус боловсролын зорилго бол нэг ч гэсэн хүүхдийн сургуулийн гадаа үлдээхгүй тулд ажиллацгааж байна. Тэд ихийг сурч мэдэх хүс сонирхолтой суралцаар л харин томчууд бид тэднийг ойлгож зөвлөд туслах үүрэгтэй. Дорнод аймгийн шинэ хөгжил сургуулийн албан бус боловсролын хүүхдүүд өнөөдөр өсчний мэрэгжил эзэмших хичээлдээ ирлээ. Ирээдүйн амьдрал дээр гарахад хүүхдүүдэд их л хэрэг болохоор хичээл шиг санагдлаа. Бүх зүйлийг дан ганц онлоор хийнэг бол бас учир дутагдaltaй. Яг гардаад хийх практик үйл ажиллагаа амьдралд их хэрэг болох нь мэдээж багшийн яриаг сонсъё. Энэ сургалтанд хамрагдсанаар бол хүүхдүүд их сонирхолтой, эрэгтэй эмэгтэй хүүхдүүд илүү эрэгтэй хүүхдүүд илүү төлхөө их суралцах дуртай байдаг. Энэ чинь сонгон судлах хичээл гэдгээр хүүхдүүдэд бол илүү үр дүнтэй мэрэгжлээ одоо цаашид хөгжүүлэх өсчин гэдэг мэрэгжил бол одоо айлч талаа бодсон одоо цаашаа хөгжөөд явах тийм ээ хөврөх одоо чадвартай өсвөл өсчингийн мэрэгжил хязгаар цаашаа хоцрохгүй учраас албан бусанд сууж байгаа сурагчид маань энийг бол их сонирхдаг. Өнөөдөр албан бус сургалтын дүйцэн хөтөлбөрийн сургалт эхэлснээс хойш жил бүр дунджаар 40,000 гаруй хүн хамрагдан бага дунд боловсролын хамран сургалтыг сайжруулахад тодорхой үр гүйцэтгсээр байна. Хүүхдүүд шурам зэрэг дүүрэн суралцсаар тэдний амьдрал дахин нэг боломж нээгдсэн нь. Албан бус сургалт хүн бүрийн сурч боловсруулах хэрэгцээнд нийцсэн уян хатан нээлттэй зарчмаар үйл ажиллагаа явуулдаг болохоор олон мянган хүний амьдралыг сайн сайхнаар өөрчилсөөр байна. Албан бус боловсрол бол тасралтгүй үргэлжилж иргэдийн одоо хэрэгцээ өөрийнх нь цаг хугацаанд нь тохируулсан ийм одоо олон хувилбартай сургалтыг явуулж байгаамаа. Бид нар бол танхимаар сургалт явуулдаг. За түүнээс гадна одоо явуулын сургалт байна, зайны сургалтын сургалт байна, хосолсон сургалтуудыг явуулдаг юм аа. Сүхбаатар дүүргийн гэгэрэл хөгжлийн төвийн хүүхдүүд мөн л мэрэгжлийн чиг баримжаа олох хичээлд ирлээ. Энэ төвийн өсчний хичээлд охтууд илүү сонирхолтой оролцдог тухайга бидэнд хэлсэн юм. Харин хөвгүүд гар утсаас жанслах хичээлдээ илүү мэрэж сурдаг. Эргээд энэ мэрэгчлэрээ ажиллах хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгцээр байна. За модуль удмаа тэгээд стандартын ерөнхий агуулгыг багтаасан дотроо үндсэн 4 цогц чадамжид хуваагдаж байгаа. За нэгдүгээр цогц чадамжинд харилцах арга ухаан, бид нар арга ухаан гэж авсан цогц чадамж гэдгээ. Хоёр дахь нь эрдэмших арга ухаан, гурав дахь нь болохоор зэрэг амьдрах арга ухаан, дөрөв дахь нь нийгэмших арга ухаан гэсэн.
За бид нар энэ дотроос 200 гаруй гэдэг чинь их тоо байгааз эндээс бид нар арай жоохон цөм модуль гээд аль болохоор нөгөө албан боловсролд олгож байгаа мэдлэг чадварыг эзэмшүүлж, бүрэн эзэмшүүлж хэмжээний математик, монгол хэл, за байгалийн шинжилгээ ухаануудын модулуудыг бол бүрэн дууссан. Манай улсын хэмжээнд нийт 380 гаруй гэгэрэл хөгжлийн төв үйл ажиллагаагаа явуулж 2010 онд бичиг үсгийн сургалтанд 5000 орчим хүнийг хамруулан амжилттай ажиллалаа. Үүнд мэдээж албан бус сургалтын багш нарын үүрэг оролцоо их. Энэ хүүхдүүд нэг ангид хичээлж байгаа боловч бүгдээрээ өөр өөр төвшний суралцагчид дүйдсэн хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр хичээлүүлэхэд багшаас их ур чадвар төсвөр төвчээр шаарддаг. За манай суралцагчид болохоор ерөнхийдөө нас тийм ээ мэдлэгийн төвшингийн хувьд бол бүгд ийм өөр хүмүүс иргэдүүд байдаг, суралцагчид байдаг. Тийм учраас эднэртэй багш бид нар бол одоо харьцахад бол бас нэлээд хүндрэлтэй байнга одоо биднээс их ур чадвар, туршлагыг шаардж байдаг. Ийм учраас би одоо энэ ажиллах 2 жилийн хугацаанд бол ер нь бол албан бусны багш нар бол маш их чадварждаг юм байна гэдгийг бол ойлгож мэдлээ. Хичээл амар гоё заадаг. Тийм дэлгэрэнгүй амар гоё ойлголттой заадаг болохоор багштай маш их баярлалаа гэж хэлмээрээ. Сургуулаа маш их сандаг байсан. Бас хамтаа олон ангийнхан багш энтрэн маш их сандаг байсан. Тэгээд энэ сургуульд орсноор гоё хамт олон багштай тэгээд зөндөө олон юм мэдэж авсандаа маш их баяртай байна. Сонгон хайрхан дүүргийн гэгэрэл хөгжлийн төвийн хүүхдүүд 2010-аас 11 оны хичээлийн жилийн спортын наадамд оролцохоор ирлээ. Бүгдээрээ л ялахын төлөө өрсөлдөх нь мэдээж. Тэгж гэмээр жинхэнэ амжилт ялалтын амтыг мэднэ. Энэ жил сургуулаа төгсөж байгаа 11-р ангийн сурагчдад хамгийн сүүлчийнхэн сургуулийн хавар болохоор хамт олонтойгоо өнгөрөөж байгаа хором мөч бүхэн тэдэнд хамгийн үнэтэй эрхэм баяр баясгалаа. Хүн өөрөө сурч чадах юм бол нэг жилдээ те сургуулиуд болохоор 9 сарын 1-нд ороод 6 сарын 1-нд дуусах хэрэгтэй гэсэн юутай байдаг тийм үү. Манай сургууль бол өөрөө сурч чадвал нэг жилд 2 анги дэвшээ суралцах боломжтой байдаг. Би өөрөө нэг жилд 2 анги дэвшин суралцсан. Энэ төвд олон хүүхдүүд надтай адилхан суралцдаг. Би тэгээд энэ хүүхдүүдтэйгээ адилхан бас ЕБС-ийн хүүхдүүдтэй, ерхий улсын хүүхдүүдтэй өрсөлдөхийг хүсэж байгаа. Цаашдаа одоо би энэ жил 11 төгсөх учраас Батлан амрах их сургууль орно. Тэгж өөрөө төлөвлөж байгаа цаашаа. Тэгээд цаашаа өөрөө амьдралын төлөвөө гаргана гэж. Хүн бүрийн сайн сайхан ирээдүйн төлөө эхэлсэн албан бус сургалт эх орны минь өнцөг боломжт үргэлжилсээр хүүхдүүдийн дуу хурц хэлгсэн эрдмийн энэ өргөөний үү таалга үеийн үед тусламж дэмжлэг хэрэг болсон хүүхэд залуучдын өмнө үргэлж нээлттэй учиртай. Around 1,000 children were enrolled in equivalency program, and we have around 50 monk boy who also were enrolled in equivalency program. And those 50 monk boys will not have the possibility to enjoy their right to education if we don't have equivalency program. The idea is to give them the possibility to be educated so that they can come back to the normal education system. Эх орны ирээдүйг хүүхэд багчууд хүүхдүүд инээж хөгжилдөж сурч боловсрч байж бүрэн төгс иргэн болно. Гэгэрэл хөгжлийн төв олон зуун хүүхдийг бичих номтой болголоо. Энэ хүүхдүүд гээснээ олж олсноо эрдэн болгож ирээдүй рүү алхана. Тэднийг гэрэл гэгээ ухтаж байгаа нь дамжиггүй.